За шинээр орж ирээд манан бүлэг байдгүй юм бах гэж бодсон чинь манан бүлэг байдгийн байна гэдгийг энэ төсөв бол харууллаа гэж хэлмээр байна. Бид нар эдийн засгийг тэлэх биш улс төрийн нөлөөлөлд хөтлөгдсөн тойргийн хуваарлалт болсон төсөв болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид уулын төсөв дагсан хуулийг бол уялдуулж хилцдэг. Гэхдээ энэ төсөв нь өөрөө бодит хөгжлийн төсвийн бодлого суурилсан ийм төсөв бол биш юм аа. Энийг бол одоо өнөөдөр хилцээд ахын журуу утга алга. Энэ танхимд бол бид нар яг энэ танхимдаа орж ирэхдээ энэ нам тэр нам биш 126 ард түмний өмнө дүнгээ тавиулж байгаа гишүүд гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэрнээс биш тэр ардчилсан нам нануу ман биш. Энэ танхимд ороод бүгдөө нэг ард түмний төлөөлөл гэдгээл санах хэрэгтэй. Ийм ч ахмадын цалин тэтгэр энэ орон нутгийн нөхцөл байдал ажилгүйдэл түлш бензин шатхууны хомсдол энэ малын тижээлийн хомсдол хүнсний хангамж орон нутагт хүрэлцэхгүй байгаа бодит байдал энэ эрсдэл үгүй эн чинь одоо амт тэмцсэн асуудал биш юм уу? Энэ төсөв чинь үүнтэй уялдах ёстой юм биш үү? Тэгээ иргэд аж ахуй нэгжүүд одоо харж хүлээж байгаа болохоос биш. Энэ хідэн манан бүлэг нийлээд энэ мөнгийг нь хасаад тойрогтоо тавихтаа тоног төхөөрөмж, шин барилга байгууламж, хот тогтчлтын тоног төхөөрөмж, зам гэсэн төсөв тавьж байгаа. Гэхдээ эн чинь тэгээд та бүхэнд түлш болоод өгөх юм уу? Малын тижээл болж өгөх юм уу? Эмч нарын цалин нэмж өгөх юм уу? Ахмадуудын тэтгэврийг нэмэх юм уу? Энэ төсвүүд чинь. Тэгээ эн чинь яг бодит амьдрал дээр уялдсан төсөв мүү юм уу? Тэгвэл бид нар энэ дагах хуулиудыг яриад яах юм? Төсөв чинь өөрөө бодитоо амьдралд нийцсэн төсөв биш байхад. Тэгээ өнөөдөр сая ингээд нэг сөрөг хүчин хийх ёстой гишүүн нь яадгийн та нар ингэж тавьж байгаа юм чинь би ч гэсэн өөрөө энэ 200 тэрбум төгрөгийг тэгвэл тойрогтой тавьсан гэд өөрөө батлаа сууж штэ. Би одоо шинээр орж ирсэн гишүүний хувьд бол үнэхээр манан гэж байдгийн байна гэдгийг өнөөдрийн чуулганаар энэ асуудал дээр бол үзсэн манан гэдгийг батлаа гэж хэлмээр байна. Тэгэхээр бид нар энэ бодлого юм биш. Зүгээр энэ сонгуулийн чанартай төсөвтэй улс орон одоо хуулиа яаж ч бид нар одоо энэ төгс болох юм бэ? Тэгэхээр энэ одоо бодит амьдралд нийцсэн ил тод хариуцлагатай төсөвтэй болохоос нааш энэ төсвийг бол дахиад засгийн газарт нь буцаагаад сайжруулж орж ирэх ийм одоо саналтай байгаагаа л гэсэн. За жавхан сайд хариулъя. Асуулт асуугаагүй би зүгээр санал хэлсэн. За хариулна. Чухал сэдв үндсэн учраас та 9 сарын 1-нд засгийн газар төсөв өргөн барьсан. 9 сарын 1-нд шүү. Өнөөдөр 11 сарын 6. 66 хонжоогт өнөөдөр дөнгөж дагсан хуулийн нэг дүрийг одоо анхны хэлцүүлэг хийж байгаа шүү дээ. Бид өөрсдөө буруутай шүү дээ. Одоо ингэж тань мэдгүй шинжтэй юм ярих. Юуны төсөв гинүү? Ийм хариуцлагагүй байж болохгүй. Хэрвээ засгийн газар одоо төсөө буцааж аваад сайжруулж ор гэж байгаа бол дэгийн хувьд ямар ч боломж байхгүй. Харин тэрний оронд би ийм саналтай байна. Их хурл төсөө батсны дараа дахиад харин үндэсний аудитын газар төсвийн доктортой хуулийн зөвлөлд энэ баталсан төсвөө хөргүүлээд засгийн газрын өргөн барьсан төсвийг аль сайжруулсан уу муужруулсан уу гэдгийг би хардаг болмоор байна. Тэгээд цаашаа явдаг болмоор. 66 хончоод одоо буцаана гэж яаж одоо ингэж хэлж чадчихна. Төсвийн хууль өөрөө тусдаа дэгээр явдаг. Одоо засгийн газар саналаараа буцааж авах гэдэг юм уу? Улсын их хурл одоо буцаах ямар ч боломж байхгүй. 10 сарын 17-нд 26 оны
хөгжлийн төлөвлөгөөтэй нийцж байна гэдээ улсын их хурл өөрөө дэмжиж гаргацсан. Хэврээ буцаахын асуудал байсан бол тэр үед нь энийг ярих хэрэгтэй байсан. Тэрүүгээр дэмжиж гаргачаад өнөөдөр ийм юм ярьж байгаа нь өөр шалтгаан байна. Өөр шалтгаан байна. Төсөв ярьж байхад төсвийн ажлын хэсэг энэ дэд даргын асуудал ярих бид нар ямар ч боломж байхгүй шүү дээ. Энэ төсвийн байнгын орон дээр энэ дэд даргын асуудлыг ярихгүй. Ажлын хэсэг дээр ярихгүй. Энэ чинь хоёр шал өөр тустай асуудал. Тэгэхээр дээгийнхээ хуулиар тусад нь энэ асуудлуудаа урагшлуулцгаая гэж одоо гишүүдээ уриалмаар байна. Цэндийн санд гүчрэх гишүүн асуулт асуув.